Галзуу анимашн сувагтан тавтай морил энэ удаад Брогийнхан ярьж өгөхөр сонгосон галзуу анимашн бол 2023 онд гарч байсан Boonie Bears Guardian Code. Гэх энэ галзуу хөөрхөн анимашн байна. Өөрөөрхөн анимашн оруулаад та нарт гоё яваа болов уу гэж буруу найдаж байна. За тэгээд энэ галзуу хөөрхөн анимашныг цэвэр шоколадын чумаг шаржигнан бодрох жигнэмгийн төгс цогцол үлгэр бискримтэй хамтран хүргэж байна. Та нар маань тэгээд Брогийнхан тайлбарыг үзэнгээ үлгэр бискримийг дураараа амтлаарай. За тэгээд саба дараагүй бол саба, адардсан бол лайк дарахтал тэгэл болоо явж байгаа юм шүү. Ингээд энэ галзуу хөөрхөн анимашны тайлбартаа хэдүүлээ орцгоё. За баавгайн толгод гэх нэг хойд ах トゥ хоёр бяцхан бамбрууш ээж баавгайн хамт ад жаргалтайгаар амьдран суудаг байжээ. Нэг өдөртөд хөгжилтэй наргагүй хөөцөлдөж тоглож яваад ээжтэй очиж хамтдаа толгодын орой дээрх нэг сагалгар модны дор сууцгаалаа. Ах бамбрууш нь тайван хэрсүү зантай, цээжиндээ од шиг хэлбэртэй цагаан үстэй, улаан зүстэй бол ирэх томоогүй хөөрүү зантай дүүн цээжиндээ сар шиг цагаан үстэй, шаргал зүстэй бамбрууш байлаа. Дүүн ганцаараа тоглохоор явсны дараа ээжтэй эрхлэхээр үлдсэн ах бамбрууш Брайер нь ээжээсээ хүзүүндээ байнга зүүдэг шарамгтай тунгалаг чулуун зүйлтнийхэн талаар асууна. Энэ чулуун дотор та хоёр байдаг юм. Брайер энэ од, Брамбл энэ сар. Харин би энэ чулуун. Ээж нь та хоёрыг үргэлж хамгаалнаа. Тэгсэн нэг шөнө хойд дунд гинэд аимшигтай дэлбэрэлт болох дуунаар ээж нь сандарч хоёр хүүгээ хойд үлдээгээд өөрөө тэр зүгт яаравчлан давхилаа. Айсан Брайер ээжийнхээ хойноос дуудаж дагсаар ойн дундах нэгэн хоёр давхар байгууламж дээр ирлээ. Тэр байгууламж бүхэлдээ дүрлэлцэн шатаж байлаа. Хаа сайгүй гал дүрлэлцэж харин тэртээ цаана ээж нь буруу хараад цаашаалхсаар явж байгаа харагдана. Тэр цагаас хойш ээж нь эргэж ирсэнгүй. Ах トゥ хоёр ээжигээ хаасаагүй ирж хайсаар олон улирлыг өнгөрөөж. Сүүлдээ Брайер шантраад дүүдээ ээж эргэж ирэхгүй гэж ойлгуулдаг. Цаг хугацаа өнгөрч Брайер Брамбл хоёр өсөж нас баяг үүдсэн баавгайнууд боллоо. Гэсэн ч тэр ээжигээ сансаар л. Дүү Брамбл нь ээжигээ байнга санан зүүдэлж хэрвээ ээж буцаж ирвэл дахиж хизээч явуулахгүй гэж ярьдаг бол ах Брайер нь дотроо гомдолд ээж хэрвээ буцаж ирвэл яагаад биднийг орхисныг нь заавал асууна гэж уурлана. Яг тэр үед Вики гэх халдсан жижиг улаан автобустайгаа ирлээ. Вики тэднийг өөрийн зохиосон роботын дүрд тоглуулахаар тохирч, роботын хувцас өмсгөөд холгүйхэн болж байсан роботын үдсгэлэнд оролцохоор дагуулж явдаг. Тэгэд тэд зам зуураа зогсож замаасаа Скарлет гэдэг нэг эрдэмтэн бүс хүүхс суулгаад хамтдаа явцгаана. За ингээд бүгд роботын үдсгэлэнд очиход томоогүй Брамбл роботын дүрд тоглож байгаагаа тааг мартчихлаа. Тэгээд шинэ сонин роботуудыг хараад сэтгэл нь догдолж роботуудыг сонирхож нааш цаашаа гүйнэ. Харин ах Брайер нь тэрнийг тогтоон барих гэж байдгаараа л оролдоно. Тэгсэн үцгэлэнгийн үеэр нэг олон үйлдэлт робот эвдэрч хийж байсан бялууга ийш тийш нь шидэлж эхлэхэн тэрэ. Өлссөн Брамблч энэ завшааныг ашиглаад бялуунаас хэдийг идээд авна. Харин энэ бужигнаан дундуур Скарлет сандарч гүйжирээд лаптопоор роботод холбож программыг засахыг оролдоно. Гэтэл үцгэлэнгийн хамгийн нэр хүндтэй эрдэмтэн профессор Роланд ирээд хэдхэн код оруулаад л роботыг засчлаа. Тэгэд тэр Скарлетад талархаад охиныг профессор Сьюгийн охин мөн эсхийг асууна. Чи Сью профессорын охин юм биш үз? Тийм ээ. Манай ээжийг та таньдаг юм уу? Танилгүй яах вэ? Таны ээжийг мэдэхгүй хүн байхгүй шүү дээ. Сью робот судлалын чиглэлээр хамгийн шилдэг профессор байсан. Тэр осол болоогүй байсан болж тэднийг ингээ ярилцаж байтал халдсан Вики ирээд Скарлетад цүнхийг нь өгөх үеэр нэг шар чулуун зүйлт газар унчлаа. Тэр зүйлтийг Брайер Брамбл хоёр гайхаж хараад ээжийнхэн зүүдэг байсан зүйлт мөн болохыг шууд танилаа. Тэгээд тэд Скарлетийг ээжийнхэн талаар ямар нэг зүйл мэдэх байх гэж найдаад асуухаар төхөж очлоо. Гэтэл гэвгэнэд үцгэлэнгийн танхимын гэрэл унтарч танхим бүхэлдээ утаагаар дүүрлээ. Тэгээд утаан дотроос улаан лазернуудтэй том биетэй роботууд удирдсан хорон санаатан скраб үнэн поп гарч ирнэ. Роботууд нь танхимд орж ирсэн даруйда хүмүүсийг скандаж эхэлснэ. Скарлетийг скандаад байг оллоо. Гэхэд бүх роботууд тэрнлүү улайран дайрцгаана. Хэдийгээр Брайер Скарлетийг самбаачлан аварч амжсан ч зовхдох газаргүй болж мухардна. Гэвч тэдний аз болоход халдсан Вики автобустайгаа ирээд ах トゥ хоёр баавга Скарлет профессор Роландыг суулгаад аваад явлаа. Хорон санаат скрабинг роботууд ч тэдний хойноос мөшгөн хөөнө. Тэдний дунд байсан төмөр хуяг гэх хүчрхэг робот тэднийг мөргсөнд автобусны хавцал руу унаад далайн ус руу орох шахлаа. Аз болоход Викигийн автобус тэрэлтэд хөдөлгөөрөөр тоноглогдсон учраас тэд усан дээгүүр нисэж эхэллээ.
Гэсэн ч өнөөх робот тэднийг орхилгүй олсоор зүүгдэж автобусны салхины шилийг цөм зохиод ороод ирнэ. Эннээс болоод Викигийн автобусны жолооны хүрд хуг усэрснээр Викич машина удирдах боломжгүй болж бүгдээрээ асар том давалгаанд хүртлээ. Тэдний ухаан орж нүдэ нээхэд тэд том төмөрхөлөг онгоцны сэг бүхий нэг учир битүүлэг арал дээр давалгаанд шидэгдээд ирцгэлсэн байна. Ах トゥ хоёр баавгач Скарлетт дээр очиод ээжийнхэн зүйлд яагаад тэрэнд байгааг асуухад тэднийг Викигийн зохион бүтээсэн робот гэж бодож байсан Скарлетт их гайхлаа. Вики аха, таны роботууд ээжтэй мүү? Үгүй роботууд ч бас ээж байх ёстой шүү дээ. Ингээд Вики хоёр баавгаг тайвшруулахыг оролдонгоо профессор Роланд Скарлетт хоёрт "Миний роботуудад програмын алдаа гарсан бололтой" гэж тайлбарлахыг оролдоно. Гэсэн ч Скарлетттай ярилцахыг хүссэн Брайер Брамбл хоёр робот хоёгаа тайлж шидэд өөрсдийгөө робот биш гэдгийг илчлэнэ. Тэр чулуун зүйлд яагаад чамд угааг асуух гэсэн юм аа? Тэр чинь манай ээжийн чулуу байгаа юм. Ээжийнх гинэ? Та хоёрыг ч бас ээж баавгаа өсгсөн юм уу? Мэдээж хэрэг. Би тэрнийг мэдлгүй яах вэ? Гэвч Скарлеттиг илүү ихийг хэлж амжихаас өмнө тэднийг хөөж байсан нөгөө төмөр хуягт робот дахиж гарч ирээд тэдэн лүү дайрахыг завдлаа. Тэгсэн яг энэ үеэр контейнер дотор байсан олон үйлдэлт робот гинэт гарч ирээд тэрнийг саатуулдаг. Тэгээд тэр робот хүүхэд асрагч горимд шилжээд Скарлетт Роланд докторыг сугандаа хавчуулаад халдсан Викэд угчтай сүүгч тэврээд гэрт нь хүргэж өгөхөөр хар хурдаараа гүйнэ. Тэднийг явахыг харсан мөнөөх төмөр хуягт робот тэднийг хөөсөнд Брамбл Брайер хоёр тэрэнд саад болохыг оролдоод зууралдаж эхэллээ. За ингээд зууралдах зуур төмөр хуягт робот байршил тогтоогч шидэд Скарлеттийн нуруунд тогтоож амждаг. Газар дунсан төмөр хуягт робот босч ирэхэд дуулга нь эвдэрчихжээ. Тэгсэн тэрний царайг харсан Брамбл Брайер хоёр цочирдож "Ээж" гэж дуу алдацгаалаа. Нүдэнд нь нулимс сэлгэнсэн Брамблч "Ээж" гэд гүн очиж тэврэх гэтэл харин цаатхан тэрнийг холоо үсэрч унтлан алгадаж орхих нь тэр. "Та яагаад Брамблыг цогч байгаа юм бэ? Та ингээд хаашаа явсан? Та яагаад юу ч хэлэлгүй биднийг орхиод явсан юм бэ? Ээж баавга ийм байдаг гэж юу? Би та хоёрын ээж биш." Гэтэл үнэхээр тэр баавга цагаан зүстэй болохыг анзаарсан Брайер тэрнийг ээжигээ биш байна гэж бодлоо. Тэгээд мөнөх цагаан баавгай мөрдөх төхөөрөмжөө ашиглаад Скарлеттийн байршлыг тогтоож тэрний хойноос явах гэсэнд Брайер Скарлеттыг олоход нь саад болохын тулд мөрдөх төхөөрөмжийг шүүрч аваад Брамбл руу шидчихнэ. Гэтэл томоогүй Брамбл тэрнийг бөөрөнхий шоколад байна гэж бодоод шууд залгичлаа. За ингээд байршил тогтоогч төхөөрөмж нь Брамблын гидсэнд орчихсон учраас нөгөө цагаан баавгай Скарлеттыг мөрдөхийн тулд Брамблтай хамт явахаас өөр аргагүй боллоо. Брайер дүүгээ тэрэнд өгч явуулахгүй гэж эсэргүүцсэн ч Брамбл ах руугаа нүдэ ирмэж "Надад төлөвлөгөө байгаа" гэж хэлээд цагаан баавгайг дагаж явахаар болдог. Брамблын хувьд цагаан баавгайг ээжигээ гэдэгт бат итгэсэн учраас хаашаа чамаагүй хамт явахыг хүссэндээ тэгж хэлсэн байж. Удалгүй Брайер дүүд нь ямар ч төлөвлөгөө байхгүйг мэдээд тэрнийг авч цагаан баавгаанаас зугтаахыг хэд хэдэн удаа оролдсон ч тэр бүрдэн цагаан баавгай тэднийг барьчихад байлаа. Энэхүү зогтхыг оролдож байхдаа Брамбл тэртээд харагдах контейнерын доор нэг зүйл гэлэлцхийг харлаа. Тэгээд томоогүй Брамбл бушуухан очоод тэр зүйлийг гаргаж авахаар ухаж шавар шавхаатай хутгалдаж байтал гэнэт дээрээс нь давхарлаж тавьсан контейнерууд нураад ороод ирнэ. Гэвч тэрний аз болоход цагаан баавгай Брайераас өрсөж Брамблын амийг авардаг. Цагаан баавгайг ээжигээ гэж бат итгэсэн Брамбл цагаан баавгайгаар авруулсандаа маш их жаргалтай байлаа. Харин Брайер төгдрөн байж цагаан баавгайд талархлаа илэрхийлнэ. "Нөгөө түрүүнд Брамблыг аварсанд баярлалаа. Брамбл бол миний хувьд маш чухал. Надад үлдсэн цорын ганц гэр бүл минь." Тэгсэн өнөөх цагаан баавгай сэтгэл нь хөдөлсөн шинжгүй Скарлеттиг хаяаллаа өргөлжлүүлдэг. Брамбл эрэхтэй нэг гэлэлцсэн шилэн чулуун дээр од сар зурчхад "Ээжээ, ми танд бэлэг авчирлаа" гэд өгсөн ч цагаан баавгай гайхаж хэсэг харснаа тоосон шинжгүй шидэж орхилоо. Энэ үед арлын өөр хэсэгт Скарлетт, Вики, профессор Роланд нар явж байна. Тэр арал дээр энд тэндгүй хөглөрөх төмрийн сэг, эвдэрхий робот, хөлөг онгоцын сэгүүд бүгд хорон санаад Скрабын хуйлаа. Явах замдаа Скарлетт нэг эвдэрхий роботыг шалгаад үзтэл ээжийнх нь зохион бүтээсэн чиптэй байхыг хараад гайхна. Тэгэд ээжийнх нь үхэл гарцаагүй хорон санаад Скрабтай холбоотой болохыг ухаарлаа. Тэгээд тэд цааш явах гэтэл Скарлеттийн нуруунд байршил тогтоогч наалтсан байгааг Вики хэлсэнд дайсан удахгүй тэдний хойноос ирхэн гэдгийг тэд ойлгоцгооно. Харин арлын өөр нэг хэсэгт мань 3 баавгай нэг хачирхалтай газар ирж байна. Цагаан баавгайч ах トゥ хоёрыг чимээгүй байхыг анхааруулад тэр хавьд робот ноход байдаг учраас болгоомжтой байх хэрэгтэй гэж сэрэмжлүүлдэг.
Тэгсэн саваагүй Брамбл санамсаргүй чимээ гаргасанд тэр хавьд байсан бүх хамгаалтын робот ноход асаад тэдэн дээр яах ихэн зургүй ирээд бүсэлж авлаа. За sorry байж байгаа. Борон та нарт гяс галзуу хамттай реклам хүргэдэг. Тэгэхээр мөн борон энэ галзуу хүрхэн анимашныг цэвэр шоколадын шумог, шаржигнан бутрах жигнэмгийн төгс цогцол, үлгэр бискримтэй хамтран хүргэж байгаа билээ. Арааны шүл сасгаруулм энэ галзуу хамттай үлгэрийг найзтайгаа хуваалцвал бүр илүү галзуу амттай гэж байгаа. Та нар маань тэгээд Моброгийнхон тайлбарыг үзэнгээ үлгэр бискримийг дураараа амтлаарай. Цэвэр шоколадын чумаг, шаржигнан бутрах жигнэмгийн төгс цогцол, үлгэр бискрим найзтайгаа хуваалцвал илүү амттай. Дураараа амтлуулгэр. За үлгэр бискримийг дураараа амтлаад кино тайлбараа үргэлжлүүлцгээе. Скарлетыг мөрдөх төхөөрөмж нь Брамблын эцэнд байгаа учраас аргагүй байдалд орсон цагаан багваж Брамблыг хамгаалан тулалдана. Насаараа дүүгээ хамгаалж өсгсөн Брайерч дүүгээ робот нохтоос хамгаалан тулалдана. Тэр хоёр ээлжлээд Брамблыг хамгаалж нааш цааш нь татаж чангааж байсан учраас тэр бүх үүмэний дунд Брамблын толгой эргэж дотор нь муухайраад гидсэн дотор байсан төхөөрөмжийг бөөлжөд гаргачлаа. Тусгай төхөөрөмжөө гаргаж авсан цагаан багваж яран эзэнтэйгээ холбогдож өөрийн бяцхан бамруушийг зүгээр байгаа эсхийг асуулаа. Хорон санаад Скраб тэрний бамруушийг барьцаалж энэ бүхнийг хийлгүүлээд байгааг Брайер сая л ойлгоно. Цагаан багвад одоо тэр хоёр хэрэггүй болсон учраас тэднийг орхиод Скарлетыг олох даалгавраа биелүүлэхээр цаашгүй лээ. Харин мань хоёр багваач зүгээр суусангүй. Скарлетыг өртөж олоод ээжигээ асуухаар эдэв хийлэн хайцгаана. Энэ үеэр арлын өөр нэг хэсэгт халдсан Вики бас л хоёр багваагаа олж уулзахаар хайж явна. Тэгээд удалгүй Вики, Скарлет, Роланд гурав мань хоёртой таарна. Брайерч уулзсан даруйда Скарлетаас ээжийнхээ тухай асууж шалгаж эхэллээ. Скарлет, чи манай ээжийн тухай мэднэ гэсэн тэрнийг хаашаа явсныг нь мэдэх үү? Би ч бас тэрнийг хайж байгаа. Гэхдээ ямар нэг сэжүр олж чадаагүй л байна. Ямар ч тач ээж чинь алга болсон явдалд хорон санаатан Scribe холбоотой байхаа. Тэгсэн гинт нөгөө цагаан баавга тэднийг олж ирээд Скарлетыг барихаар давталлаа. Тэрнийг хамгаалахын тулд Брайер цагаан баавгатай ширүүн тулалдана. Удалгүй тэдний тулааны улмаас дөргсөн хуучин контейнерууд хөдөлж дээрээсээ унаад ороод ирэхэд Скарлет хүл алдаж доош унах нь тэр. Энийг гарсан цагаан баавга тэрнийг авраад өөрөө доош унлаа. Тэрний дээрээс олон контейнерууд арараасаа нуран орж ирж байгааг харсан Брайер тэсэлгүй үсэрч буугаад тэрний амийг авардаг. Ингээд цагаан баавга Брайер хоёр хоёулаа бүр доошоо унаад тэндээ газаж орхино. Өөрсдийн хүчээр тэндээс гарах боломжгүй болсноо ойлгосон тэд ойр зүрийг ярилццгаана. Чи намайг зогсооно үсттэй. Яах гэж намайг аварсан? Энэ дэлхий дээр дахиад нэг бамбрууш ээжигээ алдаасаа гэж би хүсээгүй юм. Би баян хүүгийнхээ тухай боддог. Даарч байгаа болов уу? Өлсөж байгаа болов уу? Гунигалж байгаа байх та гэдэл. Одоо би төрлөх хой дотроо бамбруучтайгаа хамт амьдрахыг л юу юунаас илүү хүсэж байна. Хүүд чинь атаархчлаа. Ээж минь чамшиг байсан бол тэр жил биднийг орхихгүй байсан да. Ямар ч ихэд хүүхдээ орхих хүтэн сэтгэл байдгүй юм. Өөр арга байгаагүй болоод л та хоёрыг орхисон хэрэг. Тэгээ цагаан баавга хүүгээ сонсондоо бүвэн дуу аялсанд Брайер тэр дууг сонсоод ээжийнх нь аялж өгдөг байсан дуу болохыг таньж тэр цагаан баавгаг ээжигээ мөн байна гэж таньдаг. Тэгсэн гинт нэг том шумбагч онгоц усан дотроос гарч ирсэнд дотроос нь нөгөө хорон санаад Scribe гараад ирлээ. Тэгээд тэр Скарлет профессор Роланд цагаан баавга гурвыг шүүрч аваад үлдсэн гурвыг нь авраг том робот гараар балбаж орхиод явчлаа. Аз болоход мань гурав роботын гинжнээс нь зөөгдөө дамжина. Хөлөгт хорон санаад Scribe цагаан баавгаг тусгай цахилгаан төхөөрөмжөд хүлсэн байгаа харагдана. Цагаан баавга Scribe-аас бамбруушаа нэхэн шаардаж тэрний хүссэн бүхнийг хийснээ сануулсан ч Scribe хариуд нь ёжтой инээмсэглэж чи биш би бүх ажлыг өөрөө хийсэн. Ингээд бамбруушийг нь өгөхөс татгалзлаа. Ягаад чиний хийсэн роботуудад ээж минь хийсэн чип байдаг үлээ? Тэр жил лабораторид гарсан гал чамтай холбоотой биш үү? Тэр түүмрүү? Чи мо Сью профессорыг алсан байжээ. Би чамайг шүүхэд өгөндөө. Scribe Scarlett-ыг барьсан нь тэрний ээжийн судалгааны материалыг гартаа оруулахын тулд байж. Гэвч тэр үед Bramble, Briar, Vicky гурав хөлөг рүү орж ирээд Scribe-ийн роботууд руу дайрсан ч яаж дэлгэвдээ хөрхий тэр дороо баригдчихна. За ингээд айдгаа авдартай хийсэн Scribe цагаан баавгайг өндөр хүчтэлийн цахилгаанаар цохиулж аимшигтай өвтгсөн ч цагаан баавга шантралгүй бамбруушаа авахар шаардсаар байлаа. Тиймээс Scribe эцэст нь тэрний бяцхан бамбрууш нь зүгээр л хуурмаг холограм дүрс байсан гэдгийг харуулад жинхэнэ бамбрууш чинь түүмрээс 9 минут гарч чадаагүй штэ гэж хэлнэ. Энийг сонссон Брайерийн бодол бүрчлүү лавширч тэр цагаан баавгай үнэхээр өөрийнх нь жинхэнэ ээж гэдгийг ухаарна.
Энэ зур Скарлеттийн цүнхийг нэгжиж ямар нэг зүйлийг хайж байлаа. Скарлетт ч цүнхөө өгөхгүй гэж тэрнтэй булаацалдана. Брайер ч энэ симхийг ашиглаад ээжигээ суллахаар оролддог. Тэгэд нэлээд оролцсны эцэст Брайер өөрөө цахилгаанд захиулан байж холбогч утсыг тасалж чадлаа. Эннээс болоод хөлөг дотор асар хүчтэй дэлбэрэлдүүлж бүгд хөлөг онгоцны цонхоор далайн ус руу шидэгдэнэ. За ингээд усанд шидэгдэхдээ цагаан баавгай усан дотор цүнхнээс унсан зүйлтийг хараад ой санамжин сэргэж Брайер Брамбл хоёрыг санаж бошуухан сэлж очоод тэднийг аварлаа. Ингээд олон жилийн дараа ээжтэйгээ уулзсан ах トゥ хоёр баавга баяртай наргагүй нар жаргахыг хараад далайн ирэг дээр сууцгаана. Брайер ээжээсээ өссөн яагаад цагаан болсныг бас түүмэр гарсан тэр шөнө юу болсон талаар санаж байгаа эсхийг асуухад ээж нь тэр шөнийн талаар юу ч сандгүй. Удалгүй усан дотор тоглож байсан Брамблыг дуудахаар явсан ээж баавгайн гар гинэт эвгүй боллоо. Тиймээс баавгач сандарч бошуухан Скарлетт руу явж очино. Ингээд Брайер Брамбл хоёрын ээж баавгай үнэндээ Сью профессорын бүтээсэн робот байсан болох нь тодорхой болно. Скарлетт тэрнийг тайвшруулж цагаан баавгайн гарыг засахаар оролдож байхдаа Скраб тэрний үсний өнгө санамжийг өөрчилж жинхэнэ бамбруушнуудынх нь оронд өөр бамбрууштай хуурамч дурсамж бүтээж програмчлсан байсныг олж мэддэг. Тиймээс Скарлетт тэрний ой санамжийг сэргээхээр ажиллана. Ингээд ажиллах явцдаа тэд хамтдаа түүмэр гарсан тэр шөнийн бичлэгийг олж үзнэ. Ээж баавгай шатаж байгаа лабораторид гүйж орж ирэхэд тэнд хүн чаргацсан Скарлеттийн ээж хэвтэж байж. Тэгээд тэр туслахаар ухс хийсэн ч яг тэр үед Скраб гарч ирээд ээж баавгайг буудаад унгаж. Хамгийн ноцтой нь буудуулаад хэвтэж байсан ээж баавгай нүдэнд бас профессор Роланд гарч ирээд Сью профессорыг буудаж байгаа дүрс бичигдэж үлдсэн байлаа. Өөрөөр хэлбэл энэ бүх хорон явдлын цаана профессор Роланд байсан болж таардаг. Тиймээс ч хамаг хэрэг нь илчлэгдэх тэр мөчид профессор Роланд тэдэн лөө буу тулгаж гарч ирээд өөрийгөө илчлэнэ. Удалгүй тэнд Брайер ээжигээ дуудсаар гаднаас орж ирлээ. Гэтэл тэнд хинч байсангүй. Гайхсан тэр ээжигээ хайж байхдаа Роланд Скраб хоёр ээжийг нь дагуулад явж байгааг олж хардаг. Тэгээд Брайер тэднийг зогсоохыг оролдсон ч Роланд буу тулгаад сүрдүүллээ. Тэгсэн ээж нь Брайерыг буудуулахгүй тулд тэрнийг цохиж зогсоогоод "Би бол робот, ээж чинь биш. Дахиж миний араас битгий ирээрэй" гэж хатуу сануулад яваад өгнө. Ээжтэй хоёр дахь удаага хаягдсандаа цоширдсан Брайер их гомдож уйлсаар хозорно. Зангид Брайер гонигтайгаар буцаж явах замдаа ээжийнхээ зүйлтийг олсон ч урандаа газар руу шидчихлээ. Тэгтэл өөрөө гинэд ширэнгэн ойн холограм дүрслэл болж хувирлаа. Тэгээд тэрхүү дүрслэлээс Брайер нэг үннийг олж мэддэг. Сью профессор ойд төрсэн ах トゥ хоёр бамбрууштай таарсан байж. Тэгээд тэдний жинхэнэ ээжийг олох хүртэл бамбруушнуудыг хамгаалж байхаар шийдээд тэдэнд зориулж ээж робот бүтээж өгсөн нь тэр байж. Тэгсэн цаг хугацаа өнгөрөх тусам тэр робот баавгай хоёр бамбруушинд жинхнээсээ хайртай болж тэднийг яг л жинхэнэ ээж шиг нь халамжлах болсон байж. Бүх хүннийг ойлгож гунигалсан Брайер цааш халахтаа санамсаргүй нэг лаптоп төр гიშгсэнд түүмэр болсон шөнийн өөр нэг бичлэг гарч ирнэ. Бичлэгээс ээж баавгай тэрнийг үхлээс аварсан болохыг бас тэдэнд ямар их хайртай байсныг олж хардаг. Харин профессор Роланд Скраб хоёр тэр бүх нандан ой дурсамжийг устгаж ээжийг нь авч явсан байж. Ингээд ээж нь тэднийг хичнээн хайрладаг байсныг Брайер сая нэг бүрэн ойлгож авлаа. Энэ үед халдсан Викигийн туслаарай хүн байна уу гэх дуу гарсанд Брайер ч бушуухан очиод тэрэнд туслана. Хариуд нь Викич Роланд Скраб хоёрын хийсэн бүх хорон явдлыг тайлбарлаж өгдөг. Тэгсэн тэдэн дээр Брамблч ирж ах トゥ хоёр ээжигээ болоод Скарлеттийг яаж аврах талаар ярилцаж төлөвлөгөө гаргацгаана. Энэ хооронд Роланд Скарлеттаас ээжийнхэн судалгааны материал хаана байгааг байцаан сүрдүүлж байна. Яг тэр мөчид Брайер Брамбл хоёр тэднийг аврахын тулд баатарлагаар ирсэн ч тэр дорой роботуудад баригдаадгана. Энэ үеэр Скарлетт Роландад ээжд нь ямар ч нууц судалгаа байгаагүй гэдгийг ээжийнх нь хамгийн гайхамшигтай бүтээл нь Брайер Брамбл хоёрын робот ээж буюу жинхэнэ сэтгэл зүрэхтэй робот байсан гэдгийг хэлнэ. Энийг сонссон Роланд хизээж байгаагүй төслийн хойноос хөөцөлдөж явснаа ойлгоод гал зуртлаа уурлана. Тэгэд тэр уурандаа өөрийгөө үргэлж бусдаас дээгүр байлгахын тулд олон хүнд хор хүргэснэ. Тэр бүхэл өөрөөс нь илүү гарах гээд байсан учраас Скарлеттийн ээжийг хүртэл хорлсноо хүлээн зөвшөөрдөг. Хүмүүс үйл явц бус үр дүнгэл хамгийн их анхаардаг. Хүмүүсийн хүслийг биелүүлж чадаж л байвал нэр хүнд албан тушаалд хангалттай хүрч болно. Тэгсэн энэ үеэр хурц гэрэл асаж Роланд профессор бид бүгд таны ярьсан бүхнийг анхааралтай сонслоо. Гэх Викигийн дуу гарлаа. Вики тэнд сэмхэн маш олон нөлөө бүхий хүмүүсийг цуглуулчихсан байж. Тэгээд профессор Роландын жинхэнэ дүр төрх илчлэгдэхэд энийг нь олж мэдсэн хүмүүс уурлаж жиншийн аралд тэрнийг байх эрхгүй хэмээн хөөдөг.
Харин энийг сонссон Роланд заналтайгаар инээснээ ус руу үсрээд орчлоо. Тэгээд тэр дороо авраг том робот жолоодсоор гарч ирээд бүхнийг устгахаар улангасан дайрлаа. Брайер Брамбл хоёрч ээжтэйгээ нэгдэж тэр роботтой аим хайргуу тулалдсан ч өнөөх нь хэтэрхий хүчтэй байлаа. Тэдний аз улахад яг тэр үед Скарлетт баахан ягаан роботод дагуулж ирээд тэдэнд тусаллаа. Энэ зур Брайер Роландын роботын гинжит хөлнүүдийг ашиглаад өөрөөр нь өөрийг нь устгуулах аргыг сэдэж амжина. Ингээд Брайерийн төлөвлөгөө амжилттай хэрэгжүүлснээр Роландын аврах робот эвдэрдэг. Ууралж хэлгэнсэн Брайер тэр роботын дотор дайран орсон ч байдал буруугаар эргэж байгааг ойлгосон Роланд роботынхаа өөрийгөө устгах гормыг идэвхжүүлчихэд зогтчлаа. Хэрэв энэ робот дэлбэрвэл жиншин арал бүхэлдээ устдах байлаа. Тиймээс тэнд байсан хүмүүсийг бүгдийг нь аврахын тулд ээж робот хүүгээ хамгаалтын капсулд суулгаад өөрөө роботыг жолоодон далайд гараад арлаас аль болох холдуулахыг хичээнэ. Ээжийг алдахыг хүсээгүй Брайер тэрнийг балиулахыг хичээсэн ч ээж нь аль хэдийн шийдчихжээ. Ингээд удалгүй асар хүчтэй дэлбэрэлт болж ээж баавгай амиа алдна. За ингээд жиншин арал аврагдаж цэсэргэн босгох ажлууд эхэлсэн ч Брайер Брамбл хоёр ээжийнхээ хойноос гашуудан гунигалсаар л. Харин Скарлетт тэдний ээж роботыг дахин бүтээхэр шаргуй оролцсоор байлаа. За ингээд нэлээд оролцсны эцэст Скарлеттийн оролдлого амжилттай болж ээжийнхээ бүтээж үлсэн ээж роботыг дахин програмчилж чадлаа. Брайер Брамбл хоёр ч ээжтэйгээ эргэж уулзсандаа хөлн газар хүрэхгүй баярлцгаана. Ээж баавгайч хоёр хүүтэйгээ тэврэлдэж аз жаргалтай аргагүй зогсноо. Энэ үеэр Роланд профессор завтайгаа явсаар нэг үл таних харал дээр ирж газарддаг. Ингээд бүх аюулаас мултарсандаа баярлж байтал өсдхөн үлийн даваан дэргэгчээр Скраптай халз таарчихдаг. Хорин санаатай Скрап өөрийг нь авралгүй хаяад явсан профессор Роландд ууралсан байсан учраас шууд л тэрнээс хариугаа авахар хөөдөг. Гэвч тэдний хөөцөлдөж байх зур арлыг цагдаа нар бүсэлж тэр хоёрыг барьж авснаар энэ галзуу анимашн маань дуусаж байгаа юм. За энэ түрээд энэ галзуу хөрхөн анимашны тайлбар маань дууслаа. Ямар ч байсан дахиад ч болтгоо ээжтэйгээ уулзсан нь ямаа да тийм ээ. Бас л сонирхолтой галзуу хөрхөн анимашн байлаа гэж мөн бурууд нь бодогдлоо. Та нарт маань ямар санагдсан юм байгаа. За тэгээд энэ галзуу хөрхөн анимашныг та нарт ярьж өгөхөд дугаарыг маань хамтрагчаар Цэвэр шоколадын чумаг шаржигнан бутрах жигнэмгийн төгс цогцол Үлгэр бискрим хамтран ажиллалаа. Найзтайгаа хуваалцвал илүү галзуу хамтагдах Үлгэр бискримийг та нар маань тэгээд дураараа хамталцгаагаарай. Үлгэр бискрим. За тэгээд та нар маань сабадарж амжаагүй бол сабадараад дарцсан бол лайкаа дарахтал тэгэл болоо явчих байгаа юм. За бас галзуу сервис ухтан сабадарж нэг дээрээ. Ингээд дараагийн бас нэгэн галзуу хөрхөн анимашны тайлбараар хэдүүлээ эргээд уулзцгаая.